Яа нүлимс. Заяаныхан бол зам дээр байна. Зам хаана байна мэдэхгүй. Танаар үнэхээр азтай. Энэ газар төрсөн гадаргаад байна. Моргуур татаад үнгүй хоол идсэн. Өнөөдөр үнгүй таксинд орцсон. Ямар гоё юм бэ те? Тэгээс мөнгө хэрэг байна уу? Гадаа байгаа бичиг уншсан уу? Машины гадаа байгаа бичиг. Үнгүй такси гэсэн бичгтэй манайх. За үнгүй такси харин ер нь одоо ярилцлагын такси биш үү? Ярилцлагын такси. Ярилцлагын такси. За, танилцъя хоёулаа. За, сайн байна уу? Сайн байна уу? Сайхан зогсож байна. Та сайхан зогсож байна уу? Оо, сайхан. Намайг Стив гэдэг. Стив. Бямбчав. Бямчав. Сайхан танилцлаа. Үнгүй такси гэсэн юм бичгтэй. Үнгүй такси үйлчилгээ. Оронд нь яах вэ гэвэл зүгээр сайхан юм ярилцж явна. Ямар ч сэдвээр өрнө. Таны хүссэн газар руу яв. Та моригуурыг их гоё тоглож ийсэн. За, ер нь одоо моригуур бол миний хувьд бол бурхан. Одоо үнэхээр гайхамшигтай госгүй сайхан одоо хөгжим. Моригуураар бол бас нөгөө өөрийн сүнс, өөрийн ертөнц орох боломжтой болдог. Тэгээд би энэ хөгжим үнэхээр гүн дурлсан. Та моригуур тоглоод одоо хэдэн жил болж байна? Одоо моригуур татхаад 13 жил болж байна. Удаж байгаа юм байна те. Ер нь жаахан удаж байна. Гэхдээ яг банга татдаг бас биш. Зарим үеийн одоо жишээ нь сүүлийн 2 жил би Монгол зураг илүү одоо судалж байсан, суурж байсан. Тиймээс бараг 2 жил нэг Монгол зурхаас өөр юм бараг хийгээгүй. Одоо өдөржингөө зурсаар байгаад тэгээ одоо яг нөгөө Монгол одоо соёл, моригуур, өртийн дуу судалгааны ажилд эргээд орж байгаа. Та тэгээ дахиад сэлбэр хийн, зураг зурна. Их олон юм хийдэг юм байна те ерөөсөө. Ер нь тий. Амьдрал бол нөгөө сонирхолтой байх ёстой үстэй. Яг нөгөө шүүл бол дотор бол жоохон сунгийн тэгээ даваас перц тэгээ гой өөх хийгээд амтлаг ч юм уу гой болно те. Хэрвээ зүгээр мах ус гэвэл нэг жоохон онцгүй байгаа. Таны Монголд хайртай болох одоо яг хамгийн цөм болсон гол тэр том шалтгаан нь юу юм болоо? Юу таныг хайртай болгож байна? Ер нь моригуур өртийн дуу хоёр ер нь одоо би бол өдөр болгон илүү хайртай болоод илүү том хайр болдог. Ер нь одоо Монгол хүн бол одоо яг тэр төрлөх зан анш нь бол их оож, их тайван, хүлээцтэй. Юу ч болж яасан ингээ байж л байдаг. Тэгэхээр одоо яг би бол одоо монгол хүний тэгж дүгнэдэг байхгүй юу? Тэгж ойлгодог. Харин та бол одоо монгол хүний зан чанар, арын шин энийг яг юутай адилтгаж ч юм уу? Ер нь та юу гэж боддог вэ? Ер нь таны ярьж байгаа бол яг мөн байна. Одоо маш ихэвчлэн маш тайван, тэгээд төвчээртэй ямар нэгэн юм болвол зүгээр байна. Ямар ч цүү ядаргаатай тийм зүйл угаасаа байхгүй. Дандаа за буруутай байвал буруутай байна. Хэрвээ нартай байвал нартай байна. Салхитай байвал салхитай. Тэгээд дээр чинь бол одоо бүх юм сайхан хүлээн авч чаддаг, дасааж чаддаг. Тэгээд ер нь төвчээртэй уужуу. Зүгээрээ. Яг тэр. Та монгол хэл сураад хэр удаж? Одоо сурсаар явна уу? Ер нь сурсаар дээ. Одоо миний монгол хэлэх бол нэг сайн биш ээ. Илүү сайн болох юмсан. Гэхдээ яаж одоо би сайн мэдэхгүй. Судлаад сурсаар хичээгээд тэгээд нэг 7 жил болж байна. Тэгээд нэг гэхдээ би маш олон юм хийж байгаа учраас миний монгол хэлний маш удаан одоо сайжирч байна. Та одоо ингээ маш олон төрлийн хобби тийм ээ. Одоо маш олон төрлийн юмнуудыг хийж штэ. Тэгэхээр одоо Монголд бол мөнгөний одоо бид ажил хийгээд цалин авдаг тийм ээ. Таны яг мөнгөний их усүр одоо хэрвээ нууц биш бол
маш олон зүйл хийж байна. Тэгэхээр таны мөнгөний их усүр яг юу юунаас бүрддэг юм болоо? Одоо гардаа тэнгэр ивээд өнөөдөр үнгүй таксинд орцсон. Тэгээд чиг дээр би доглоод ороод моргуур татаад үнгүй хоол идсэн. За. Ямар гоё юм бэ те? Тэгээс мөнгө хэрэг байна уу? За жаа наргэ. Аха. Ер нь одоо вебсайтаар Монгол одоо моргуурын хичээл заадаг энэ мэдээж төлбөртэй. Тэгээд би бас одоо олон улсын хүмүүсийн хүсэл биелүүлэх гэж хичээгээд зарим хүмүүс моргууртай болмоор байна, дээлтэй болмоор байна, номсомтой болмоор байна гэх мэтэр. Тэгээд би туслаад энэ дээр болж жоохон хандив аавна эсвэл 10 $20 юм уу нэг иймэрхүү. Тэгээд нэг одоо заримдаа уран бичлэг заарна, заримдаа бүтээл заарна, заримдаа хичээл заана. Тэгээд ер нь мянган надад бол нэг ажил байхгүй. Одоо магадгүй нэг сар би маш олон моргуур заарна, өөр юм хийхгүй. Дараагийн сар би магадгүй илүү олон хичээл заана. Тэгээд нөгөө моргуур зарахгүй нэг өөр сар магадгүй тоглолт хийхдээ жүлчин лекс тавина юм уу янз бүр ерөн замраагүй гэсэн үг. Зарим удаа бас нөгөө зүгээр одоо үнгүй такси юм уу үнгүй хоол хүмүүс намайг дайлна юм уу өөрч магадгүй гихмээ тэгээд би хуур татна юм уу тэгээд лекс таваад юм уу тэгээд мөнгө бол нэг чухал биш. Хоол чухал. Тийм үстэй. Тиймээс ямар нэг хүн надад хушуур өгвөл эсвэл пирожки өгвөл тэгээ би хоол идээд надад мөнгө хэрэг байхгүй шүү дээ. Би хоол идсэн гэсэн үг те. Тиймээс ер нь жоохон өөр философитой байх. Надад гутал хэрэгтэй байвал нэг хүнээс гутал аваад би энэ хүн магадгүй нэг бүтээл өгөөд тэгээд бартер маягтай тэгээ би гуталтай болсон. Та Улаанбаатар хотын гэр хороол дээр энэ хэр явж байсан бэ? Хэр Явж байсан бай. нэг их биш гэхдээ ер нь нэг жоохон явцсан. Аха. Одоо би бүр нөгөө офицер туртэл алгаад заримдаа бүр нөгөө юу лээ хар хорон хүртэл алгаад драгон хүртэл тэгээд наран туул тэгээд зайсан тэгээд ер нь одоо янз бүр газар үзсэн. Тэгээд бас ер нь одоо нөгөө найр дээр би бас нөгөө моргуур татаж өгөөд Аха. тэгээд ер нь одоо бараг очоогүй газар байхгүй. Одоо 10 жилийн дотор ер нь маш олон газар очиж тэгээд орон газар дээр одоо моргуур татаж өгөөд тэгээд ер нь за мэдээж одоо 100% мэдхгүй гэхдээ нийлэн олон газар очсон ер нь. Өмнө юм уу одоо ч ойлгоход хэцүү эсвэл үг хэлэх байдаг юм. Одоо жишээлбэл байхгүй байсан юм байна гэдэг. Энэ гайгүй. Миний одоо нөгөө хэцүү үг бол уллирал. Тийм одоо нөгөө ээр үсэгтэй. Би одоо та сонсож байгаа би ээр үсэг нэг сайн хэлж чадахгүй байна. Тэгээд дээр чинь бол нөгөө ээр үсэгтэй үгнүүд ер нь надад жоохон хэцүү. Ягаад гэвэл сайн хэлж чадахгүй. Та Монгол бичиг мэддэг юм шиг үү? Монгол бичиг тэгээд гайгүй мэднэ. Жоохон мэд одоо бичин энэ бас маш гоё. Одоо анх сурах болсон шалтгаан нь юу вэ? Уран бичлэг бол гайхалтай. Ярих юм байхгүй. Үнэхээр үзэгсэлэнтэй. Тэгээд миний хувьд бол үгийн нөгөө зүгээр урлаг тал дээр одоо сонирхол байсан. Ягаад гэвэл уран бичлэг биерээр бичих бол ямар гоё санагдаад тэгээд суурж эхлээд тэгээд дараа ер нь Монгол бичиг ер нь Монгол хэл штэ. Энэ чинь бол одоо зүгээр үндсэн Монгол бичгийн үндэсний Монгол бичиг бол Монгол бичиг кирилл бол латин бас биш штэ. Тиймээс ер нь одоо монгол хэл бол илүү сайн сурахын тулд илүү сайн ойлгохын тулд монгол бичиг ер нь заавал ер нь мэдэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд одоо бас удаан сурж байгаа гэхдээ ер нь хичээгээд багаар одоо нөгөө чадвар нэмэгдээд тэгээд бас ер нь монгол бичигээр бичих бол ямар сайхан ямар тухтай бас дахиад нэг жоохон бясалгалын нэг төрөл маягтай бас өжөө болгоод тайван болгоод тэгэл тэ монгол бичиг бас гайхалтай. Өдөө орон нутгууд руу та энэ хэрэг яв зөндөө л явдаг байх та. Тэ ер нь нэг 18 9 аймаг одоо үтсэн. Зарим аймаг ер нь хэд удаа шиж тэгээд илүү гүнзгий үзээд зарим аймаг зүгээр
зам дээр нэг жоохон одоо нөгөө хайр үзээд хараад сонирхоод тэгээд цаашдаа яваад. Тэгээд те Монгол ёстой бүр жинхэнэ диважин одоо ёстой бүр Таныг одоо үзэгчд Тэнгэрээс буусаад гэдэг киногоор яана одоо. Тэр киногоор л одоо таныг маш сайн мэдэн шүү дээ. За ер нь энэ киногоос миний хамгийн одоо том сургаал бол нөгөө морины сургаал байсан. Монголчууд адуутай ямар харилцаатай ямар одоо нарийн холбоо байгаа вэ гэж бүр тод одоо үзэж чаддаг байсан. Тэгээд ер нь манай багш одоо отхоо байсан. Бас манай каскадер одоо бад билгээ энэ хоёртой ер нь нөгөө гайгүй сайн найз болоод тэгээд тэр хоёр хүнээс одоо маш их мэдлэг аваад тэр чинь бол нөгөө жинхэнэ хөдөөний хүний морьтой харилцаад одоо хөдөөний амьдрал ямар байна гэх мэт маш их юм сурсан ер нь. Их сайхан ярилцлаа. Та чи их гоё ярьдаг хүн байна бас. Тийм үү? Их сайхан ярьдаг хүн байна шүү. Хичээж байна. Одоо хамт кофе уух уу? Кофе юу? Эсвэл цаг байна уу? Цаг байхгүй. Танд цаг зав байгаа мó? Би бол тий. За тэгвэл машина зогсоолд оруулчих. За тэгээ. Тэгээ. Таны гэр бүл юу хаана байдаг юм бэ? Нутагтаа байгаа юу? Та бас санддаг уу? Аав ээж үү? Тий, аав ээж, ах дүү. Ер нь аав ээж бол нөгөө Францад байгаа. Одоо хөдөө байгаа. Тэгээд би одоо аав ээжтэйгээ бараг өдөр болгон одоо бичиж байгаа. Дөнгөж сайн нөгөө наран талаас ирээд тэгээд нэг voice галс нэг жоохон voice хийгээд тэгээд сайн уу юу гэж байна. Тэгээ манай аав ээж бол нуурын эрэг дээр жоохон сууж исэн. Энэ Францад бол нийлэн галун байна. Тэгээд ер нь одоо аав ээжтэйгээ ер нь бараг өдөр болгон ярина. Зарим үед тоглолт хийхдээ юм бол за нэг галс нэг сайн уу тэгээ болоо. Гэхдээ бусад үедээ бол би гайгүй ойрхон байгааг хичээгээд ягаад гэвэл манай аав ээж бол 70 настай. Тэгээд мэдээж одоо хүн санана. Тэгээд би одоо чадхаараа одоо ойр байгааг хичээгээд тэгээ өөр гэр бүл ер нь байхгүй. Одоо манай заяаныхаа нь бол зам дээр байна. Зам хаана байна мэдэхгүй. Хоёулаа нөгөө Чингис хааны кофе шоп дотор орох уу? Тэгээ. Энэ бүр тухтай. Тийм үү. Оруулнаа зүгээр. Би од штэ. За би бас нөгөө нөт аваад. Надаас илүү өртгүүлж штэ ерөөсөө. Энэ чинь маш чухал шүү. Авахгүй байвал тэр мөнгө үгүй болдог. Тэгээд дараа хэд мянган төгрөг пирожки аван хошуур идэн тэгээд тиймээс зал буцаад авах хэрэгтэй. Та одоо хамгийн анх Монгол одоо ямар шалтгаанаар ирж ирсэн бэ? Тэгээд таныг одоо яг ингэж ийм одоогийн яг ийм нөхцөл байдал яг ийм байлгахад юу нөлөөлөв? Бас хамгийн анхны ирсэн шалтгаан юу байсан бэ? За ер нь Монгол соёл ихэвчлэн моригуур, ярангуйа моригуур одоо миний аим аварсан. Тийм учраас би Монгол соёлд өөртөө миний амьдрал минийх биш. Монгол соёлынх жинкнээсээ аварсан. Зүгээр зүрлэл маягтай биш яг бүр жинкэн. Ягаад гэвэл одоо нөгөө 15 жилийн өмнө би бараг өвчнөдтэй байсан бараг. Одоо зүрх зогсоод, эмнэлэг хэвтээд бүр нөгөө маш том гуниг, маш том нөгөө яаж хэлэх вэ? Depression маягтай тэр чинь бүр нөгөө үхмээр нэг амиаг орломоор байсан гэх мэт тэр чинь бол бүр айхтар хүнд тэгээ 3 удаа бараг үхэхэд тэгээд яаж амьд байх вэ мэдээгүй юу хийх вэ мэдээгүй тэгээд тухайн үед би моригууртай уучраад хөгжим сонсоод тэгээд намайг дахиад жоохон ам оруулаад бараг нөгөө гал эргээд асаасан тэгээд дараа судлаад тэгээд дараа юу Монгол бичээ хувцас тийм бүх юм бүр яг надад нөгөө удааг учир өгсөн. Тэгээд нөгөө тал дээр одоо би бас нөгөө их сурж хичээгээд тэгээд дараа бас сонирхож байгаа хүмүүс мэдээлэл сурсан зүйл хуваалцааж хичээж байна. Тэгээд дараагийн амьдрал би Монгол төрнө гэж найдаж байна. Таны одоо яг одоо өмссөн байгаа хувцас одоо яг ямар яг одоо аль үеийн ямар
одоо хувцас бай. За миний одоо өмсөж байгаа бол нөгөө их Монголын одоо нэг 13 14 дугаар зууны үеийн тэгээж ер нь энгийн дээл ер нь арт хүний дээл нэг ямар нэгэн сонин шинж бол байхгүй зүгээр хамгийн энгийн хамгийн түгээмэл гэж ойлгож болно. Тэгээд энэ бол одоо нөгөө зураас бол энэ одоо хавтгай байгаа тий босоо биш. Хавтгай бол энх тайван гэсэн үг, амар амгалан гэсэн үг нөгөө дааны үед биш зүгээр тайван. Хэрвээ дааны байсан бол нөгөө босоо байх хэвээр. Тэгээ босоо байвал босон дотор бол нэг жоохон төмөр тавиад тиймээс сэлэм гэвэл тэр сэлэм бол одоо нөгөө зогсон гэсэн үг. Тэгээд миний хувьд бол одоо ийм дээл хамгийн ер нь хүний хувьд хамгийн төгс хувцас. Одоо хамгийн эвтэйхэн хамгийн энергийн хувьд бас ирчис маш сайн хатгаалж боломжтой. Надад өөр хувцас угаасаа байхгүй. Тэгээд өөр хувцас өмсөх бол нэг хүсэл байхгүй. Тэгээд бараг эвгүй байна. Тэгээ одоо нөгөө хувцас оёох сурж байгаа. Тэгээд би өөрөө бас нөгөө хувцас оёмоор байна. Өөртөө маш удаан учиртай. Бид нар одоо жишээ нь далим одоо хөрөгний далим бол эхнэр хийх ёстой үг нь. Тэгээ эхнэр хийхдээ бараг нөгөө нөхөр бодсоор байгаа. Тэгээд нөхөрийн сайхны төлөө бас бодоод энэ дотор бол одоо тэр сайхан ирчсэн нэг сайхан өвдөс бараг нөгөө сайхан ерөөл шингээж тэгээд дараа нөхөрт өгөөд магадгүй 1 жилийн дараа юм уу тэгээд амдраалаараа энэ далим байрын бараг нөгөө хөхтүүд өгөн тэгээд тэр далим муудахгүй муухай болдохгүй бүстэй бад бүх ягаад гэвэл нөгөө тугаан эмэгтэй бол бөөн хайр бөөн сайн бодолтой учраас энэ юм маш бад болно. Таны энэ зүүж байгаа зүйлтний талаар асууж болох уу? Их утга учиртай юм шиг харагдаад. Энэ бол миний нөгөө энэ нэг жоохон хөнгөн маягтай. Энэ бол нөгөө ил учраас нэг айхтар том аж холбогдол бол байхгүй. Жинхэнэ цаг хүс дотор байгаа. Энэ чинь бол далд мэдэн шинэ хүмүүс харуулахгүй. Энэ бол одоо суур өөрөө нөгөө оёод сүлжиж энэ бас нөгөө буугын ивэр бас нөгөө сийлээд тэгээд нэг хэсэг хугацаанд бол бараг би бол нөгөө буухтай баймаар байна. Би бууг үнэхээр хайртай. Тэгээд би буугын ивэр бас маш хайртай. Ягаад гэвэл миний хувьд бол маш гоё материал. Энэ одоо бид нар нөгөө заавал бууг алга халдгүй. Энэ бууг жил болгон ивэр онуулаад тэгээд бид нар аваад маш гоё материал авч боломжтой. Тэгээд дараа сийлж маш хатуу, өстө бүр төмөр шиг хатуу. Тэгээд энэ одоо бүүс юм уу? Эсвэл энэ одоо бас нөгөө энэ бас буугын ивэр энэ бас нөгөө бас буугын ивэр байгаа. Тэгээд тэр чинь бол ашиглаж ямар ч нөгөө хизэж хуурахгүй. Тиймээс энэ бол жилийн дараа дахиад материал авна. Ямар ч нөгөө амтан алга халдгүй. Тиймээс би нөгөө буух ер нь маш их хайртай. Энэ цүнхийг та хийсэн үү? Тэг энэ сүм би хийсэн. Энэ бүс би бас хийсэн. Тэгээд энэ би бас сүлжилсэн. Тэгээд омодны эзэн ер нь буг. Тэгээд бас нөгөө Францын соёл дээр бол тийм юм байгаа. Тэгээд би бодсоор байгаа. Эсвэл бүр нэг хөөхөн одоо нэг жоохон сүлд маягтай авмаар байна. Тэгээд хаана олохоо тийм юм шиг. Тэгээд олон сар бодоод тэгээд нэг удаа би наран туйлд очиж. Тэгээд нөгөө буг яг юм байсан. Босоод нэг нөгөө тавир дээр тэгээ би хараад нөгөө буг намайг хараад за окей. Тэг нэг л зөвхөн тэр. Тэгээд тэрийг би шууд аваад дахиад хязж дараагүй. Бараг нэг цорын ганц юм уу мэдхгүй. Тэгээд энэ маш сонин. Тантай ингэж яриадсан эхлээ эрэг хүн их эрэг хүн юм. Дандаа сайхан зүйлийг ярьж, дандаа эергийг ярьж байна. Энэ Улаанбаатар хот Монгол улсад ер нь амьдхад танд ер нь бэрхшээлтэй зүйл ер нь байна уу? Тэгэхээр нөгөө харах өнцөг л байна да тийм ээ. Тэгээд мэдээж байгаа. За мэдээж одоо тэр удаа одоо нэг төгжирэл дуун бол заримдаа хүмүүс амар урлаад юм уу тийм зүйл бол мэдээж тэр чинь бол нэг жоохон хэцүү дээ. Тэгээд яг нөгөө ажил хийхдээ заримдаа нөгөө цаг барихгүй эсвэл хөтлөө яриа тийм зүйл бол гэхдээ миний хувьд бол тэр чинь бол нэг том зүйл биш. Ягаад гэвэл нөгөө тал дээр бол нөгөө эерэг зүйл бол маш их байгаа. Тэгээд би дөнгөж сая
За дөнгөж сая биш яг өнгөрсөн хагас санд юм уу бүтээн санд би нөгөө кичээл рүү явхад тэгээ Баянбүрд одоо гандан хоёр хоорон нэг үрд зам байгаа. Тэгээд нэг нөгөө гэрийн хороолол одоо нэг эрэг байгаа, ингээр байгаа. Тэгээд ингээр дээр бол дээр чигээр нөгөө нарны тогны одоо нөгөө панел хийж байгаа. Тэгээд би хараад би бүр ёо ямар гоё юм бэ. Эн чин за энэ яг ямар ашигтай вэ би мэдэхгүй. Гэхдээ тааж байвал магадгүй энэ гэрийн хороолол байгаа хүмүүс одоо тогтой болно гэсэн үг гэж би найдаж байна. Тиймээс энэ чинь бол маш эерэг жил. 365 өдрөөс ер нь бараг 270 юм уу 300 өдөр нартай. Тиймээс бид нар нөгөө үнгүй тогтой байж болно шүү дээ. Маш амархан. Тэгээд салхитай, салхи хийхтэй. Тиймээс зүгээр нарны гэрэл тэгээд сарыг ашиглавал бид нар тэр чигээрээ тоггүй тасрахгүй тогтой байж болно. Үнгүй. Тиймээс ийм зүйл одоо хөгжиж байвал бид нар ёстой бүр жинхэнэ нөгөө орчин үеийн дэрхийн эзэн байж болно шүү дээ. Ямар ч асуудалгүй. Магадгүй сая хэд хэдэн 10-аад жил нэг жоохон хэцүү үед байсан байх. Тэгээ одоо бол шал өөр маш эерэг болж гэж би гарч ийн. Тэгээд нэг 10, 20, 30 жилинд одоо бол шал өөр болно. Тэгээд би бас одоо гарч ийн сая нөгөө туйлын зүйл байсан тий. Туйл хамгаалаа. Тиймээс хүмүүс ойлгож ийн хөөе яасан бэ? Бид нар одоо нөгөө парк хүсэж ийн, байгаль хүсэж ийн, юу н байшин хэрэггүй. Тиймээс ер нь үзэл бодол өөр болдог. Тиймээс ер нь маш сайхан цаг үеийн гарах гэж байна гэж би үздэг. Жогон тесээ тэгээд эерэг явсаар байгаа тэгээд янзы. Тиймээс надад бол бэрхшээл хэцүү зүйл бол маш бага байна. Магадгүй миний хувьд бол одоо Франц хүн учраас хэл одоо би бүр токс ярих юмсан данж би чадахгүй. Би бол нөгөө миний баг шиг ярмаар байна. Яруу найраг маягтай бараг туйлж маягтай юм уу, ерөөлж юм шиг одоо ярмаар байна. Ийм одоо энгийн яриа бол хүсэхгүй би. Бүр яг нөгөө одоо зүйрч сэвг маягтай гэж хэлмээр байна. Ярмаар байна тэгээд нэг нарт өдөр байж магадгүй. Тэгэл нэг бэрхшээл юм маш бага байна. За хоёулаа ингээд яриагаа өндөрлөе. Их сайхан. За окей. Танд одоо маш их баярлалаа. Зүгээр. Та уснаас л удаан жаргаараа. Баярлалаа. За их баярлалаа. Ерөөлөөр бодлого тааж гисэн. Ерөөл Батар. Тэгээд уран бүтээл өндөр амжилт хүсье. Олон сайхан үнгүй таксин гой одоо зочидтэй болоорой. Тэгээд сайхан ярилцлагатай болоорой. Тэгээд амжилт. За баярлалаа. За танд эрүүл мэндийн богоовч. Ямар хөөрхөө бэ? За гэтата. За. Ямар гоё юм бэ? Чи хуудснаа гайгүй юу? Оо гайгүй хашаа авсан. Мөнгөн завья явсан уу? Гэтата. За их баярлалаа. За баярлалаа. Их баярлалаа. За амжилт хүсье. Баярлалаа. Дараа үзье. За.